Орон мэд хөргөөцөгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн лагуу гарагийн дугаарыг хэвлэлэн болсон байна. Мэдээллийн товчхныг хүлээн авч үзсэн үү? Хамтын тэтгэврийн тухай хууль 2017 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэллээ. Цогцлбор 2-р сургуулийн дотор байрны хүүхдүүдийн эзний алдар бохирлогдсон үүснээс үүдэлтэй гэсэн дүгнэлт гарлаа. Ихэнх нутгаар цас их хэмжээгээр орсноос үйлчлэлт хүндрэх төлөвтэй байна. Цогтгоор тээврийн хэрэгсэл жолоо тусэрчил буурч байна. Эдгээр олон улсад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээлж байна. Иргэдэд даатгалын үйлчилгээг чанартай хурдан шуурхай хүргэх зорилгоор энэ жил эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинжилэн найруулж 2014 оны 1-р сарын 29-ны өдрийн улсын их хурлаанаар баталсан бол энэ оны 11-р сарын 27-ны өдөр хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулийн талаар мэдээллийг хүргэж байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг анх 1993 онд баталснаас хойш нийтдээ 9 удаа нэмэлт өөрчлөлт оруулж 2002 онд шинжилэн найруулсан байдаг. Харин даатгаллагчийн эрх үүргийн хуулиар тодорхой болгож чанартай аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр санхүүгийн ачаалгүйгээр авах үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээлэл авдаг, үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлагын үүднээс иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинжилэн найруулж, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг засгийн газар боловсруулсан. Монгол улсын 1.3 сая иргэний эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Энэ нь жилдээ 12.1 тэрбум төгрөг болдог бөгөөд нэг даатгалагчийн сард төлөх шимтгэл 670 төгрөг, жилд 8040 төгрөг төлөгдөж байгаа юм а. Хэдийгээр төр дааж байгаа нь тухайн зөвлөлтөд бүлгийн хувьд сайн хэрэгч, дээрх мөнгө нь эрүүл мэндийн даатгалаараа чанартай тусламж үйлчилгээ авахд хэтэрхий бага хэмжээний мөнгө юм а. Тиймээс 18 нас хүртэлх хүүхдүүдийн болон оюутан сурагчдын төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн хөслийн доод хэмжээний 1%-аас доошгүй байхаар өөрөө хариуцсан шимтгэлээ төлдөг бол хөдөлмөрийн хөслийн доод хэмжээний 2%-аас доошгүй байхаар хуульчилж өгсөн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинжлэхтэн батлагдсанаар хор тавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засаг зорилтоор хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл, өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засаг үйлчилгээг ирээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн нэмжлэгээ, хор тавдрын хийм болон туяаны өдрийн нэмжлэгээ жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмнэлгийн эмчилгээ зэрэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар болсон байна. 2014 онд эрүүл мэндийн даатгалын хууль батлагдаж шинжилэгдлээ. Энэ хууль маань даруй 20 жил мөрдөж байгаа хууль бөгөөд нэлээд шинжилгүүдийг хийгдээгүй гэсэн зайлшгүй шаардлагын үүднээс энэ маань шинжилгээгдсэн. Мөн иргэдийн бас хүсэн хүлээж авсан хамтын тэтгэврийн тухай хуулиуд шинжилгээ батлагдлаа. Тэгээд зүгээр өнөөдөр та бүхэнд эрүүл мэндийн даатгал болон хамтын тэтгэврийн тухай хуулиудад орсон зарим зарчмын бас иргэдэд мэдхийг хүсэж байгаа асуудлуудад хариулт хийж өгч байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжээд зарим зүйл заадууд нь өнгөрсөн 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. 2016 оны 1 сарын 1-ээс эрүүл мэндийн даатгалын тухай хууль маань бүрэн утгаараа хэрэгжиж эхлэх юм аа. Энд мэдээж хэрэг ер нь манай даатгуулагч маань ойлгож байгаа зөвхөн эрүүл мэнд биш. Нийгмийн даатгал маань санааны нэгжийн зарчим дээр үндэслэж бодлогын хувьд явдгийг гэдэг бол юуг мэдж байгаа. Нэг усны залуучууд нь өндөр насныг өвчтөе нэрүүлээд тэтгэж биений нөхөх замаар биений дэмжих замаар манай нийгмийн даатгалын бодлого одоо хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр зэрэг эрүүл мэндийн даатгалч нь энэ зарчмаар явж байгаа гэдгийг иргэд даатгалагчтай бол хэлэхэд илүүдэхгүй хаа гэж найдаж байна. Шимтгэлийн хувь хэмжээ өсөж байгаа. Тэр хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас иргэд даатгалагчдын авах одоо тусламж үйлчилгээний нэг төрлөд орширч байгаа гэж ингэж одоо товчхондоо хэлхийг хүсэж байна. Мөн түүнчлэн эрүүл мэндийн даатгалын хуулийн хүрээнд өрхийн даатгалын асуудлыг бол шинээр гаргаж тавьсан. Өөнийч минь бас иргэд даатгалагчдаа бас хөрөх ёстой гэж бодож байна. Монгол эрх хүний дундаж наслал 60-аас 64 байгааг тогтоосон хамтын тэтгэврийн тухай хууль нь өнөөдөр гэр бүлээ батлуулна. Олон жил амьдарч байгаа хүмүүст үр ашиг өгөх хууль юм а. Нийгмийн даатгалаа төсөөр нас бардаг нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө ч хүртэж чадалгүй, үр хүүхэдтэй ч хүртэж чаддаггүй ийм л гаж тогтолцоог халахад хуулийн зорилго оршиж байгаа юм а. Гишүүдийн хувьд эцсийн хилцүүлэг учраас олонхороо дэмжсэн. Энэ хууль сонгуулийн дараа жил болох 2017 оноос хэрэгжиж эхэлнэ. Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжснээр төсөвдөр дарамт ирэх үү. Жилдээ 21 орчим тэрбум төгрөгийг тэтгэврийн сан нэмж байршуулах тооцоо гаргаж байгаа. Нийгмийн даатгал хүндэрч байгаа санд ачаал болох юм биш үү гэсэн хардлага сөрөг хүчнийх нь байгаа хүл хилцгүйгээр нуугаагүй юм а. За хамтын тэтгэврийн тухай хууль
Энэ маань бол яригдээд одоо нэлээд хэдэн 2-3 жил болоод өнөөдөр бол даруй батлагдаж гэрэгч гар боллоо. Энэ хууль маань 2017 оны 1 сарын 1-ээс хэрэгж гинэ. За ингэж хэрэгжтэй хэрхэн яаж хэрэгжих вэ гэдгийг бас телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэд даатгалч маань сонсч мэдсэн гэдэгт би бас эргэлзэхгүй байна. Ерөнхийдөө энэ маань тэтгэр авч байгаа тэтгэр авагчт маань гэр бүлийн одоо эрхийн орлогыг хоёр одоо тэтгэр авагчийн одоо тэтгэрээр эрхийн орлого бүрдэж байсан бөгөөд хин нэг нь одоо ертөнцийн мөнгөсөө үзэхэд тэрийн эрхний орлого нь бол 50 тийм ээ хуваар шавхуу одоо буурах ингэснээрээ тухайн одоо гэр бүл маань сэтгэл санааны хохирлаас илүү эдийн засгийн одоо бас хохирлыг амсах ийм одоо нөхцөл бүрж байгаа. Энэ эдийн засгийн одоо боломжийг бас сааруулах ийм бодлогыг одоо баримталж байгаа. Энд орсон зүйл заатууд бол наацхийн одоо хэмжээнд бол дорож 20-с доош үжил аль аль нь нийгмийн татхан шимтгэл төссөн байх хэвээр. 15-аас доош үжил одоо гэр бүлийн одоо тийм ээ хамтын эмнэлгийг одоо бий болгосон байх хэвээр. Гэх мэтлэн зүйл заатууд одоо энд орсон. Тэгээд мэд хувь хэмжээ мэдээч хэрэг бол тухайн үеийн улс орны нөхцөл байдлаас үүдээд эдийн засгийн нөхцөл байдлаас уялдуулж 20-аас 100% хүртэл тийм ээ нэгнийхээ одоо тэтгэрийн хувь хэмжээнээс хүртэх юм боломжийг бүрдүүлсэн. Нийгмийн хамгааллын ахмад насны нийгмийн хамгаалалт бол нэлээд өгөөжөө өгсөн юм хууль боллоо гэж ингэж хууль санаалагч тулна хуулийг хэрэгжүүлж байгаа мэргэжлийн байгууллага бидчихсэн ингэж үзэж байгаа нийгэм тэр дундаа ахмадуудчсан нэг ингэж ойлгож байгаа гэж ингэж байна. Ингээл зэрэг энэ хоёр хууль маань бид бүгдэд одоо иргэн болгонд Монголын 3 сая иргэн болгонд хамаатай хууль учраас хүн болгон анхааралтай харж хүн болгоны энийг хэрэгжүүлэхийн төлөө бас сэтгэл гаргаж хамтдаа одоо алилцгаая гэж одоо даатгалч иргэдэд хэлж хүсмээр байна. Нийгмийн даатгалыг төлсөөр гаднаас ордог гэтэл нөгөө даатгалынх нь үршим үгүй шууд л улсын орлого болчихдог нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр энэ байдал жил 2 сарын дараа алгуулах нь. Олон нийтээс ирсэн санал мэдээлэлээр тулгуурлан батлагдсан хууль эргээр хэрэгжин хэмээн хуулийг санаачлагчид үзэж байгаа юм. Дараагийн мэдээ 2015 оны 11-р сарын 17-ны өдөр Цогцлбор 2-р сургуулийн дотор байрны 9 хүүхэд анх хоолны хордлого гэх онцтойгоор нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвшин нэмшлүүлсэн. Дараагийн мэдээ 2015 оны 11-р сарын 17-ны өдөр Цогцлбор 2-р сургуулийн дотор байрны 9 хүүхэд анх хоолны хордлого гэх онцтойгоор нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвшин нэмшлүүлсэн. Холбогдох байгууллагууд хамтран шуурхай арга хэмжээ авсны үр дүнд гидсний халдварт өвчний гаралт уурч байна. Тэгвэл үнд гидсний халдварт өвчний их усүр нь хоол хүнснээс болсон гэх дүгнэлтийг мэргэжлийн хэлтийн газраас гаргалаа. Цогцлбор 2-р сургуулийн дотор байрны гидсэн гүйлгэж толгой өвдсөн хордлогын шинжтэй 9 хүүхдийг анх 11-р сарын 24-ний өдөр нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлсэн. Тодорхойлбол өнгөрсөн 11-р сарын 19-нд дээр хүүхдүүдийн гидсэн нэгэн зэрэг өвдсөн тул сургуулийн захирал эмч мэргэжлийн хяналтын байцаагч нар хоолноос дээж авч хүүхдүүдийг яаралт эмнэлэгт хэвтүүлсэн юм а. Ийхүү мэргэжлийн хяналтын газар цаг тухайд мэдээллийг шуурхай цацаж тус сургуулийн дотор байрны галтгоо хоолны хүнсний бүтээгдэхүүн шалгалт хийхэд хоолны хордлого биш гидсний халдварт өвчин гэх дүгнэлт гаргасан юм а. Харин тус сургуулийн эмч нар хоолны хордлого хэмээн үзэж 25 өдрийн хүртэл өвдсөн хүүхдүүдийг тусгаарлах өргөдөлд хэвтүүлж мэдээллийг нүүн дарагдуулж өөрсдөө дур мэдэн нэмжлэлт байсныг бид бүхэн мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулан хүргэж байсан. Гэвч хүүхдүүдийн биеийн байдал муудаж улмаар өвдсөн хүүхдүүдийн тоо 4-9 10-аар нэмэгцээр 57-д хүрсэн юм а. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12 хүүхэд хэвтэн нэмшлүүлж байна. Хүүхдүүдийн гидсний халдварт өвчин нь юунаас болж үүсгэсэн талаар мэргэжлийн хэлтийн газрын дүгнэлт гарсан байна. Дотор байрны хүүхдүүд гидс гүйлгэж бойлжин толгой өвдсөн. Тийм хордлогын шинжтэй 9 хүүхдийг анх бид тэр дам сүргээр очиж манай байцаагчаар очиход ийм 9 хүүхдийг анх нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 11 сарын 24-нд хэвтүүлсэн. За түүнээс хойш бол одоо яг өнөөдрийн байдлаар бол дотор байрнаас нийт 57 хүүхэд хэвтэж эмчлүүлснээс өнөөдрийн байдлаар 45 нэмдгээс харсан. За халдвартын тасагт өнөөдөр 12 хүүхэд нэмчлүүлээд байж байна. Өвчлөлтөд ологдуулаад мэргэжлийн хэлтийн байгууллагаас бол Цогцлбор сургуулийн дотор байрны 14 хоол хүнсний түүхэд бүтээгдэхүүний 14 арчицсны 45 дээжүүдийг авч
2015 оны 11-р сарын 20-наас 25-ны өдрүүд мэрэгжлийн хэлтийн газрын Ким хорд судлал, нэн судлал ургамал хорой цэрийн лабораторид шинжилсэн. За тэгээд дотор байрны 14 дээжнээс 8 буюу 57% нингийн бохирдолтой. Галт угаанд хэрэглэгдэж байсан күнсийн 14 бүтээгдэхүүний дээжийн 6 буюу 43% нь чанар стандартын шаардлага хангаагүй. За 3 ундны уснаас 3 удаа 7 цагаас дээж авч шинжилгэхэд 3 буюу 42.8% нь шаардлага хангахгүй гарсан. За 4-д хүнстэй харьцаж гадаргуулах ажилтны гар, хувцас, аяга тавг, сав хэрэгсэл, бандан, эрүүл зүйн шинжилгээний арчс 24-ийг авахд 53% нь, давтан 15 арчс шинжилгээгээр авахд 33% нь тус нингийн бохирдолтой гарсан. 5. Дотор байрны хүүхдийн гар, хувцас, эрүүл зүйн шинжилгээ авахд 53% нь нингийн бохирдолтой гарсан. Хамгийн гол нь энэ дээр гараад байгаа нэг асуудал маань бол энэ манай одоо телевиз хандаа хэлчихд бол манай энэ сургууль цэцэрлэгийн энэ захирал эрхлэгчийн ганцхан зүйл дээр л анхаараач. Энэ тухайн сургууль цэцэрлэг дээр байгаа хүүхдэд өгч байгаа хоолныхаа чанар стандартад анхаарч ажиллаа. Олон нийтийг хамарсан ийм өвчлөлийг дахин гаргахгүй байх тал дээр бол сэргийлсэн юм арга хэмжээ авч байгаамаа. Мэргэжлийн хэлтийн газрын эхний шалгалтаар тус сургуульд мах нийлүүлж байсан бөм номын компанийг муудсан мах нийлүүлсэн байж болзошгүй хэмээн үзэж, тус компани махны нийлүүлэлтийг төр зогсоож дээжийг давтан шинжилгээнд Улаанбаатар хот руу явуулсан бөгөөд уг гидсний алдрын хоол хүнс буюу махнаас болж үүсгэсэн гэдэг нь илэрсэн байна. Цогцлбор 2 дугаар сургуулийн захирал Одон Туяа бөм номын компанид 10 дугаар сарын 26-ны өдөр 232 дугаар доод албан шаардлага хүргүүлж байжээ. Тус шаардлагад танай компаниас нийлүүлж буй мах хулган нь ялааны бааста удаа хадгалагдсан, хатсан харалсан эсвэл хитрхи өөхтэй тарган зэрэг зөрчилтэй ирж байна. Ийм бараа бүтээгдэхүүнээс болж хүүхдүүдийн эрүүл мэндэд ностой хохирол гарч болзошгүй тул та бүхэн сургууль цэцэрлэгийн хүүхдийн насанд тохирсон стандартын шаардлага хангасан мах мэлтгэн нийлүүлэхийг хатаа анхааруулж байна. Хэрвээ бидний шаардлагыг биелүүлэхгүй бол мэргэжлийн байгууллагад хандах болно гэдгийг мэдэгдэй гэжээ. Энэ нь маш ноцтой зөрчил. Бөм номын компани нэг удаа бус нэлээд хэдэн удаа чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлснээс энэхүү шаардлагыг хүргүүлсэн байж таараа. Уг нь хулган ялааны бааста болон муудсан мах ирсэн тохиолдолд бөм номын компани бус мэргэжлийн байгууллагад хандах ёстой атал Одон Туяа захирлын хувьд хариуцлагагүй цаг алдснаас болж энэхүү энэвчэнд игдэхэд хүрлээ. Тиймээс бөм номын компани болон цогцлбор 2 дугаар сургуулийн захирал Одон Туяад хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авахар болсон байна. За тухайн дотор байранд нийлүүлжсэн махны асуудал бол өнөөдөр бас яригдэл байна тийм ээ. Бас нэг тухайн аж ахуй нэгж улаан сүмээс зарсан тендерт нь ялаад нэлээд олон сургууль цэцэрлэгүүдийг махаар хангадаг юм байна. Одоо энэ сая манаас гарч байгаа энэ нингийн бохирдол тийм ээ. Тэрнтэй холбоотой одоо энэ зүйлүүд маань илэрсэн стабликок гэдэг тийм ээ. Е-коли гидсийн савханцаар үүсгдэг энэ стабликок гэдэг идэлүүлэгч бактери нин эдгээр бол үүссэн. Энэ дээр бол хэн нэгэнгүй мэргэжлийн хэлтийн байгууллага тэглээ инглээ гэхээс илүү ер нь энэ өөрсдийнхөө дотоод хяналтаа сайжруулж ажиллаа гэдгийг би бас хэлье. Цогцлбор улс сургуулийн захирал бөм номын компанид 15 оны 10 сарын 26-нд танай компаниас нийлүүлж буй мах хулганы ялааны бааста удаан хадгалагч хатсан харалсан эсвэл хитрхи өөхтөө тарган зэрэгсэлт ирж байна. Ийм бараа бүтээгдэхүүнээс хүүхдийн эрүүл мэндэд ностой хохирол гарч болзошгүй тул та бүхэн сургууль цэцэрлэгийн хүүхдийн насан туршсан стандартын шаардлага хангасан бах бэлтгэн нийлүүлэхийг хатаа анхааруулж байна. Хэрвээ бидний шаардлагыг биелүүлэхгүй бол мэргэжлийн байгууллагад хандах болно гэдгийг мэддэггээд 10 сарын 26-нд энэ хүнд өгчээсэн байгаа. Байгуулсан. Өгчээсэн гарын үсэг тамга тэмдэг юм байна. Тийм асуудал гарангуут маш хурдан мэдээлэл өгөөл энийг таслан зогсоож явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ манай байгууллагад өгөөл тэгэл энэ асуудлаа маш хурдан зайлшгүй 10 сарын 26-нд үз энэ чинь 11 сарын 17-нд туссан асуудал шүү дээ. Тий. Тэгэд энэ дэр хаана анхаарах ажил байна. Манай мэргэжлийн хэлтийн байгууллага бол тодорхой гарч байгаа ямар нэгэн зөрчлийг бол бид нэр албан ёсоор шууд мэдээлнэ. Хэн нэгэн хүнээс асууж, хэн нэгэн хүнээс айж бид нэр энэ төр ажлыг хийхгүй. Мэдээлэх асуудал бол мэдээж маш хурдан хугацаанд арга хэмжээ авахгүй бол энэ 9 хүүхдийг тухайн үед нь бид нар очиж арга хэмжээ авах бол хүний амнаас ирсэх үгүйсгэр байгаа байхгүй шүү дээ. Энэ дөр бол хүүхдийн эрх дээд зэрэг зурчигдсан. Одоо нөө 9 хүүхдийг эмчилж байгаа гэсэн эмчилж байгаа байдал одоо энэ та нар хардаа. Тий.
Ийм л байгаа шүү дээ. Байдал ийм л байсан шүү дээ. Ингиж хүүхд дэмжлэлтэй үгнэ. Ингиж байгаа хүүхд нас хүний амь нас эрсдүүл яах юм? Тийм ээ. Би учир уулзаад буфетүүдээр нь урсан дээд бүгд байна. Ийм л байдалд байсан шүү дээ. Бөм номын компани 2013 онд Увс аймгийн засаг дарга намын газраас зарласан сургууль цэцэрлэгийн хоол хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт ялт байгуулж нийт 7 цэцэрлэг дотор байртаа 3 сургуульд мах нийлүүлдэг болсон. Гэхдээ өмнө нь ийм зөрчил гаргаж байгаагүй гэж аймгийн засаг дарга намын газрын их сурвалж мэдээлж байгаа юм. Ямар ч тач хүүхдүүдийн гидсний халдвар төвчин буурсан ч цаашид хэн нэгэн хариуцлагаас мултрах гэж оролдох бус сонирхч сэрэмжээ дээшлүүлэх хэрэгтэй юм а. Дараагийн мэдээ, манай аймгийн бүх сумдад цасыг хүнж тэр хэрээр үйлчлэлтийн байдал хүндрээд байна. Зарим сумын малчид Хов Завхан аймгийн нутагт дотроор үйлчилж байгаа юм байна. Мал аж ахуйн газар сумдын цаг үеийн мэдээг түргэн шуурх авч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг ч малын урагт гараагүй гэдгийг холбогдох албанаас мэдээлж байна. Энэ жилийн хувьд урд жилүүдэд бодвол их нутгаас цасын хэмжээгээр унснаар үйлчид хүндэрч болдшгүй болоод байна. Бараг л хараараа шахуу үйлчдэг бүх мөрийн сагил түргэн давс сумуудад цасны зузаан их байгаа нь дээрх сумуудад хатуухан үйл болох нэ гэсэн хандлага ажиглагдж байгаа юм. Хэрвээ шуурч харлуулахгүй бол малын идлэх урдаж нөөцлөн жаахан өвсөө малдаа өгөхөд хүрээд байна. Учир нь урдан бараг цасгүй шахуу үйлчдэг байсан. Эндхийн мал цас дээж идэх чадваргүй байдаг бөгөөд харангадах аюултай гэдгийг хөдөө аж ахуйн газраас мэдээлж байгаа юм. За өнөөдрийн байдлаар манай мал аж ахуйн үйлчлэлийн хувьд бол нэлээд цасны байдлаас шалтгаалж ер нь жаахан хөндрөх төлөвтэй ажиллаж байгаа. Гэхдээ яг одоохондоо бол нэг тийм мал хорогдоод цаг хөндөрсөн талаар ярих арай болоогүй байгаа. Ер нь ерөнхийдөө манай бүх сумдаар бол цас нэлээд орсон. За ялангуяа цас ордоггүй үйлждэг байсан. Хараар гардаг байсан тийм сумууд цас орсон нь бол нэлээд аюултай зөвлөл болж байгаа маа. Энэ бол юу одоо Завхан сум, Маранбулах сум, Өлгийн өмнө ховд Бөхмөрөн зэрэг сумуудад ер нь бол урд жилүүдэд цасыг бага ордог. Тэр баг хар шахуул гардаг байсан сумууд шүү дээ. Тэгээд тентхийн мал ер нь ерөнхийдөө цасанд тасаагүй хар үжээс өрчсөн учраас энэ тал дээр жаахан тийм хөндрөх төлөвтэй юм байгаамаа. За зарим сумын жишээ Завхан сумын нэг багийн малчид бол тэр чигээр отроор үйлж байгаа. Ховд аймгийн Мянгад сум, Завхны Завхан мандал сум зэрэгтэй отор хийж үйлж байна. Тэгээд манай энэ өөрийн аймгийн бус сумуудын нутгаар бас отор хийж үйлждэг байсан. Одоо нэлээд олон нэрх мал болон тэр үйлждэг байсан. Одоо энэ жилийн хувьд бол сумууд ерөнхийдөө бас ихтэй болсон учраас бас тийм оторны үйлчлэх бас боломж бага болчиход байгаа юм л да. Дахид цаашаа цас их ороод хөөтрөх юм бол ер нь бол мал аж ахуйн үйлчлэлийн хувьд хөндрөх нөхцөл бүртгэхэд байдаг. Ер нь тэгээд зарим одоо сумууд шүүр гарч ирэх харин бас гайгүй. Нөгөө шүүраа цасаа хөвчих юм бол бас тий өөдөө ингэр бэл бас идэл гарах үндэслэлтэй. Гэхдээ энэ жилийн хувьд гандуу байсан. Энд ургацсан өвс муучраас ер нь цасанд орж ирсэн энэхээр мал идэх юм ховор байгаа шүү дээ. Энэ тал дээр яг манай малчид бол өөрсдийн хүчээр өвстэй жилээ бол энэхээр сайтар базаасан байгаа. Үйлжид хүндэрч болзошгүй байгаа энэ үед малчид өвсдөжлээ ахиухан нөөцөлж малынхаа тарах твэрийг тохируулна отор нүүдэл хийхийг зөвлөж байна. Мөн жолоочид хөдөөгийн замд явах бол техникийнхээ бүрэн бүтэн байдлыг сайжруулахад замд гарахыг анхааруулж байна. Өнгөрсөн 7 хоног замын цагдаагийн тасагт 86 гомдол зөрчил бүртгэгдснээс согтугаар тээврийг хэрэгсэл жолоодсон 8 зөрчил гарсан бол зам тээврийн осол бүртгэдэг гэдгийг замын цагдаагийн тасгаас мэдээллээ. Манай аймгийн замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор олон талын ажлыг хийсээр ирсэн. Тэгвэл согтугаар аяны хүрээнд гинтийн шалгалтыг хийснээр өдөр эрт тусам өсдөг байсан согтугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил багассан байна. Мөн урд саруудтай харьцуулахад нийт зөрчлийн хэмжээ буурч байгаа нь жолооч нарын хариуцлага нэмэгдэж замын хөдөлгөөндөө соёлд оролцож байгаа нь харагдаж байгаа юм. За 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс 12 сарын 7-ны өдөр хүртэл тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт нийт захиргааны зөрчил зам төрийн осон шинжтэй 86 гомдол мэдээлэл хүлээн авсан байна. 86 гомдол мэдээлэлээс согтугаар тээврийг жолоодсон 8 жолооч бүртгэгдсэн.
8 жил аж бус зөрчлөөр мөн зам төвөр бас тухайн 7 хоногт бүртгэдэгөө. 2 дахь удаа үсээс 2 жирчтэй бус зөрчил болон зам төвөрийн хөдөлгөөний аюулгүйдэнд хууль зөрчсөн зэрэг зөрчлүүд бүртгэгдсэн байж байгаа. Урд 7 хоногтоос та арчилж өсгөд ерөнхийдөө энэ 7 хоногийн байдлаар л зөрчил багассан хандлага төлөлтөд гарсан байгаа. Энтэй авчирцгэд согтуур тээврийн нөхцөлөдсөн зөрчлийн тоо багассан, бус зөрчлүүд мөн багассан бас манай жолооч нарын хариуцлага дээшиж байгаа. Бид бас анхааруулж харж байгаа маа эндээс. Шинэ жилийн баяр амралтын өдөр тэгсэж байгаатай холбогдуулж жолооч нарын хөдөлгөөнд тээврийн нөхцөл тогтоох хөдөлгөөнд соёлтой оролцож тээврийн нөхцөлийн бүрэн бүтэн байдлыг дээр анхаарч мөн одоо энэ замын зорчих хэсэг халтраа уулгах гэсэнтэй холбогдуулж хоорондын зай игнэ баярыг зөвлөж хөдөлгөөнтэй соёлтой оролцохыг анхааруулж байна. Шинэ жилийн нийлэг хүлээн авалт ихсэн үед согтруулгундаа хэрэгэлсэн үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна. Мөн замын хөдөлгөөндөө соёлд оролцож игнэ байраа зөв авч явахыг нийт жолоочдоо замын цагдаагийн тасгаас уриалж байна. Хэсэг эрхлэм сурталчилгааны дараа MBC News мэдээллийн хөтөлбөрийн үргэлжлэлийг хүлээн авч байна.